Тийм бас энэ сүүлийн үед бас энэ хуваарь такси эрхлэгч эрхэлж байгаа одоо иргэд маань бас анхаарал болгоомжтой сэрэмжтэй байхгүй бол за 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд бол хаан улдургийн нутаг дэвсгэрт хүний амнаас хохирооч таксины жолоочд халтсан этгээд үүдлийг бол цагдаагийн албаа агчид шуурга таслан зогсоосон. За тухайн эрд одоо иргэн ген дүү бэгийн хамт болоод такси үйлчлэгэнд бол явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хаан улдургийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай эрэгтэй бэгийн чинь хаан улдургийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн хамт явж байсан 25 настай иргэнийг бол утгаар зүсэж амь насыг нь бол хохироосон байгаа. За мөн тухайн таксины жолооч иргэнийг бас хөөж одоо бас амь насанд нь халтахаар бол хөөж өгт цагдаагийн байгууллагын алба багчд энийг бол таслан зогсоож гэмт үйлдэлүүдийн таслан зогсоож одоо холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. За тухайн этгээдэг бол прокурорын байгууллагад бас танилцуулан за цагдаа орох таслан зэрэглэх арга хэмжээг бол өнөөдөр мэдээ авцсан холбогдох шалгалтын ажиллагааг бол явуулж байна. Тэгэхээр энэ төрлийн гэмтэрийг зөрчил. За одоо яг шалтгаан нөхцөлийг нь тодорлохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. За тухайн этгээд нь бол гэмтрийг үйлдэхдээ бол согтуур тундаа хэмжүүл хэрэгэлсэн байсан. Ийм нөхцөл байдал тогтоогдож байна.